би бол яг зөвхөн оюун санааны хувьд биднэрт нэг тийм оч асааж өгсөн скетэн зохиолч гэж харддаг. Олчулнаа соёлын үрийг тарьсан. Тий. Ганцаарангийн гоцгойр үлж хоосон магтах. Өөрийг нь уран зохиолын дүр болгоод, ховсголт уран зохиолын дүр болгоод хий хуурай магтаалаар болохоос илүүтэй бид нар энэ хүнийг танин мэдчихэж л энэ хүний мөн чанарыг ойлгоно шүү дээ, тий. Сайн үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Игэл 91.1 радиогоос бэлтгэн хүргэдэг Игэл Books подкастын манцоо шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн подкастынхаа хамгийн эхний дугаарт та бүхэндээ одоо Дурсамжийн газрын зураг хэмээх зүймэл романы зохиолч, утга зохиол судлаач, за мөн нийтлэлч одоо урт насангийн Бям нэмийг хүрсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. За бид Бямбахыг бас энэ подкастынхаа эхний зочноор бас өрсөн нь нилээд бас цаанаа утга учиртай, агуулгатай. За энэ жил мэдээж Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, за их зохиолч Ташлоржийн Нацаг дөржийн мэдслийн 120 жилийн ой тохиож байгаа. За тэгээд үүнтэй холбоотойгоор бид бас энэ хөө Дурсамжийн газрын зураг хэмээх зүймэл номыг онцлох. За мөн Нацаг дөржийн амьдрал, уран бүтээл, туулсан замнал, за мэдээж тэр одоо гонигтай амьдралын төгсгөл. За энэ бүгдээс бас хуваалцаж таныг бас сонирхолтой яриа өрнүүлэх болов уу гэж бодож байна. За нэг төрөнд Дурсамжийн газрын зураг хэмээх одоо энэ хүү зүймэл армон. За энэ армоныг одоо бичих сэдэл. За тухайн хүнд нэг тэр нэг ихэлсэн цэг, альва нэг зүйлийн тэ ихэлсэн цэг, хүчээр шалтгаанд нөхцөл байдал байгаа. Түүн дээрээс бас яриагаа эхлэе гэж бодож байна. За би өмнө нь ер нь нэлээд олон удаа ярьсан. Тэгэхээр нэлээд жижигсгээд товчлох маягаар ярих гэж бодож байна. Номон дээр минь ч гэсэн бас энэ шалтгаан манд урдгдсан байгаа. Өнөөхөө 19 оны өвөл хамгийн анхны наригчийн мөрөөр гэдэг төслөө хийгээд Европ руу аялалд гарчаа. Яг аялал тэр төсөл гэдэг маань нэг юм ажил болчиход байгаа шүү дээ. Хувь хүнийхээ хувьд, зохиолчийнхоо хувьд ч юм уу ийм зүйл бичээ гэдэг санаа бол тэрнээс өмнө баг 5-6 жилийн өмнө л төрсэн бодол л доо. Гадны нэг баримт кино үзэж байгаа л за яг Нацаг дөржийн Герман дөнгөрүүлсэн тэр цаг үеийн нэлээд бүдэг байдгийм байна. Бичгээр нөгөө судлаачид бичгээр за Нацаг дөрж 1926-аас 30 онд Германд суралцсан. Тэгээ тийм газар суралцж ирсэн, тийм зүйл хийжсэн гээд ер нь яг нэг юм баримтан дээр тулгуурласан л юмнууд байгаад байгаа байхгүй. Гэтэл яг очиод үзвэл ер нь юу байх юм болоо гэсэн. Одоо чи ч гэсэн мэдчихэж байгаа шүү дээ, тий. Сэтгүүлчид бол тэр үед би яг сэтгүүлчээр ажиллаж исэн. Тэгэхээр сэтгүүлчид бол шин содон юу бичих болох уу, ямар нийтлэл байж болох уу, ямар шин санаа байж болох уу, тэрний араас яаж явж бусдаас илүү жоохон нэг ганц алхамч гэсэн илүү давчих болох уу гэж боддоо шүү дээ. Яг тэр л сэтлэр л анх санаагаа олоод баримт кино үзэж байгаад за Нацаг дөржийнхөө мөрөөр ингэж явбал бас сонирхолтой юм даа. Гэтэ би тухайн үедээ бол нөгөө хувь хүнийхээ үднээс зүгээр аялал гэдэг санаа болчихгүй юу. Зүгээр сайхан юм бичггүйгээр яаж ахаал нэг ажил ингээл өөр дээрээ аваад удаад яахыг зүгээр л ажиллаад сайхан аялаад ирээ да гэж бодож ирсэн аа. Өөд чинь ингээ сүултээ бүр ажил болоод төсөл болоод тэгээд 19 оны өвөл 1 сард стажинхэн яг цасан шуурганаар Сибирийн ойг туулаад Москваар галтэргээр явж байгаа байхгүй. Ер нь л яг дулаан үед болсон бол бидний гаргасан маршрут маань энэ чинь багаараа гуруулаа явж байгаа шүү дээ. 3 залуу юм явж байгаа. Тэгээ бидний гаргасан маршрут бол дулаан байсан бол бүр Улаанбаатараас эхлээд Сэлэнг хүртэл нөгөө Улаанбаатараас Берлин хүртэл найрглалын дагуу явахгүй байсан байхгүй. Өртөөнүүд юу байдгийг те. Одоо Улаанбаатараас Сэлэнг хүртэл хэдэн 10 хэдэн өртөө байвал яг тэр өртөөнүүд дээр нь хоноглоод магадгүй мороор яваад тэгээ Бервазаар Сэлэнг мөрнөө хатлаад тэгээд дээдүүдэд улаануудад очиод ингээд цаашаа дамжаад галтэргийн суугаад ч юм уу. Яг тийм аяллаа маягийн тий тэгээд баримт кино хийдэг ч юм уу тийм юм байж болох юм гэсэн чи яалтчгүй явах хугацаа маань өвөл таарад тэгээд галтэргээр шууд Москва очиод эндээс цаашаа Питер ороод тэгээд Берлин ингээл бусад хотууд руу очиж байгаа байхгүй. Тэр яг заавал галтэргээр онгоцоор нисчүүлэн чинь 2 цаг гарны л газар шүү дээ тий 5 хоног галтэргээр явж байгаа. Галтэргээр явах болсон нэг шалтгаан хэрвээ бид нар мориор явж чадахгүй Бервазаар
сэлэн мөрний гаталж чадахгүй мол зүгээр яг галт тэрэг бол хамгийн одоо ойртож очих унаа нахгүй бид нар ч гэсэн галт тэргээр явж исэн. Тэргээр нь явж үзээ тэр мэдрэмжийг нь авъя. Нэгэн тал газруудаар нь очих гэж байгаа юм чи яг л тийм. Өөрхөн зорж явсан унаагаар зорсон газраа очие гэдэг үгнээс тэгж явсан. Тэгэл сар гаруй хугацаанд л тэр Германы хотуудаар судалгаа хийсэн. Яг нь эндээс нэлээд бэлтгэлтэй л явсан л да. 2 сар гаруй хугацаанд яг л хүмүүстэй зөвхөн ингээ мэйл бичгэл ажил хийжсэн. Оросд байгаа хүнтэй, Германд байгаа хүмүүстэй тэгээд тэр чинь Герман хүмүүсийг олж авна. Хүнээр дамжуулж олж авна. Тэгээд газрууд нь хаана вэ гэдгийг тогтооно. Тэнд бас Герман зарим нэг Герман хүмүүс тусалж ийн. Газруудын тогтооход тусалж байгаа. Очиход ингээ газруудыг тогтоосон байх ёстой ч гэдэг юм. Маш одоо 2 сар хагассан юм ажил болчоод тэгээ бүх юмаа бэлдээл очоод ерөөсө хоног хугацаа алдахгүй. Энд чинь нөгөө байр суух газраас эхлээл мөнгө төгрөгнөөс эхлээл асуудал очоод бүх юм бэлэн судалгаа юмнуудаа газруудаараа очоод үзэж харах гэл ингээл явж байгаа байхгүй. Тэгээл нэг сар гарны хугацаанд явчаал ирсэн. Ер нь анхандаа бол ном бичих төлөвлөгөө байгаагүй л дээ. Яг нийтлэл бичиж болох юм гэсэн санаа байсан. Тэгээд чи мэдж байгаа 12 цуврал нийтлэл болсон. Тэгээд сонин сайт дээр гараад тухай үедээ. Тэгээд тэрний дараа өөр төрлүүд рүү нэлээ холсон шүү дээ. Одоо медиа артад уусаа явахдаа гэрэлт мөрт итгэлэг аваа явсан. Тэгээ урлагийн зөвлөлд дэмжиэд гэрэлт мөрт тэгээд бүр медиа арт болоод инстилляц медиа арт болгоо, саунд арт болгоод бодхоо саунд артыг нь хийгээд тэгээ бид нар ч нөгөө тасаг доржийн эргэлжсэн эд хэрэглэр ширээ мэрийг навж тавьчаад инсталляц маягаар хүмүүст үзүүлээд тэр ширээн дээр нь суугаад ингээд тэр саунд артын сонсонгуудыг цаг хугацаагаар аялж байгаа юм шиг тийм мэдрэмж авах байхаар дэглэлтэйгээр хийжсэн. Солонгос руу бас Гванжуугийн тэр Гванжуу хотын одоо хангааны төрсөн хот шүү дээ тий. Хангааны төрсөн хотын тэр үзэсгэлэнт одоо Зүүн Азийн арт биеналд очиж бас саунд арт, видео артаар бас оролцсон. Тэгээ яг янз бүрийн ингээд шин төрлүүд рүү энэ сэдвийг оруулаад байгаа шалтгаан би анханасаа эхлэхдээ л яг залуучуудад л гэж зорж исэн. Тэгвэл хацаг доржиг жишээ нь 40-с дээш насны хэм бол эртээд рүүгээ хэлэлтгүй сайн мэднэ. Гэтэл бидний үе болон биднээс доош үеийн хацаг доржиг хэм бэ? Зүгээр юм тоомтой л нэг юм мэдээлэл байгаа. Зохиолч юм байна. Тэглэн эртэн үеийн зохиолч юм байна. Орчин уран зохиолыг үндэслэгч идэг. За ийм юм шүлгүүдэд ямарсан нэг агуу хүн байгаад байна гэдэг зүгээр нэг тоомтой нэг өгүүлбэрт л ойлголт байгаа байхгүй. Гэтэл тэр хүний амьдрал ямар цаг үед амьдарч ирсэн, юуг туулж гарсан, юуг үлдээсэн гэдгийг ойлгохын тулд залуучуудын сонирхтыг хэлбэр рүү оруулах шаардлагатай болчихж байгаа юм л да. Тийм үднээс бас 2 ангит нөгөө баримт кино хийгээд телевизээр гаргасан шүү дээ. Тэр баримт кино бол бас нэлээд сайн хүнд төрсөн. Одоо хүртэл телевизээр гарчлаа байгаа. Тэгэд ийм маягаар л юмнууд хийж явж байгаад 23 онд яг номоо бичээ. За одоо энийг үндсэн гол ажиллаа хий та гэж хайзээ уншиж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь миний нөгөө 19 онд явсан бүх юмнууд маань ингээд бүдгэрээд ямар ч мэдрэмж байхгүй болчихсон. Өмнө битсэн 12 нийтлэлээс өөр юм над мэдрэгдэх юм байхгүй болсон. Тэгээд тэр чинь ковид дамжаад нэлээд их цаг хугацаа өнгөрч байгаа юм чинь. Тэгээд за ахиж явж бичих юм байна гэж зөвхөн номдоо зориулаад буцаад яг Берлин яваад бас грант аваад яг Берлинд байрлаж 3 сар яг номоо бичгээд тийм зориулсан байхгүй. Тэр бол яг л энэ номонд зориулж гэсэн. Тухайн одоо нацид оржийн тэр сурж исэн газарт байрлаж гэсэн. Тий. Берлинд байрлсан. Гэхдээ Лайпцигт бас тодорхой хугацаагаар очиж байгаа. Тэгээд өдөртөө бол яг тэр газруудаараа явна. Энд чинь нөгөө бид нар нацагд орж гэдэг нэг юм символ дүр байгаа боловч цаана 40 гаруй хүний амьдрал байгаа шүү дээ. Цуг явсан хүүхдүүд. Тэгэхээр нийтэд нь ингэж эднэрийн хувь тавилан нийтэд нь авч үзэх нь надад юу асуулта чухал байсан. Яагаад гэвэл нацагд орж гав ганцаараас хийтэн байгаагүй. Гав ганцаараа бас зохиолч байгаагүй. Яг цугтаа ингэ скетний бүлэгч ингэ цугтаа гарчиж байгаа хгүй өсөж боожоод. Тэнгүүд тэдний хувь тавилан тэдний амьдралыг бас цугт нь ингэж бичихгүй бол зөвхөн нацагд орж байгаа барьж аваад тавьчих юм бол бас жоохон өрөөсгөл. Яг адилхан сураад, яг адилхан боловсроод, яг адилхан биччихсэн нам дугай, наваан дугайг зохиолчч гэсэн байсан. Тэгэхээр эднэрийг цугт нь авч үзэх шаардлагатай болсон. Тэгэхээр тэр чинь 10 гаруй хотоор явах ажил болчихж байгаа байхгүй.
Тэгээд л ямарсан өнгөрсөн хавар юм нэг номын ард гарсан шүү дээ. Дурсамжийн газрын зураг номын хувьд нөгөө нэг метагармоны бүтцтэй гэж бид нар одоо ярьдаг шүү дээ. Тэгээ одоо Волтмагийн тодорхойлсон ч гэж ярьдаг. Бүтээсэн тий. Анх одоо санаа сэтгэлийн үүсгэсэн. Тэр шиг одоо анх яг ингээ уншаад үзэхэд уншижсэн. Таны ингээд бага насны дурсамжууд бас ингээд нэг бүлэгт нь яваад. За яг нөгөө нэг талдаа болохоор яг тэр сонгож авсан армоны дөрөв та наан ингээд аялаа тэр дөрүүдээ явсан газруудаар тодорхойлоо. Таны бас нэг тэр хөндүүр тэ сэтгэлийн одоо шаналл ч юм уу тэдгээр нь тэр цаана одоо хөвөрч чаад мэдээж насыг дөрвиж магадгүй тэр пагам дулмыг ч өгүүлээд байгаа шээ тэ. Тэр яг тэр нь бол илүү одоо цэвэр тийм уран зохиолын бичлэгийн хэлбэртэй. Мэдээж таны өгүүлж болохоор илүү тийм одоо эссе шинжтэй ч гэх юм уу. Эдгээр маань өөрсдөө бас нэгдэж энэ армоны одоо тэр цогц бүтцийг одоо бий болгож тодорхойлж байгаа тийм. Яг энэ талаас нь та бас зохиолынхоо бүтцийн талаар бас илүү тодорхой ярих. Ер нь зүүн талаар армон гэж бас юу хэллээд байна тийм. Тэр талаар бас уншиж илүү сонирхож байна. За бүр илүү сонин бүтцтэй байсан. Хар одоо дардас гарахт бол бүр бүлэг болгон ихэндээ эсэтэй. Тэгээ бүлэг болгон нэг утга санаа илэрхийлсэн. Тэгээд өмнөх бүлгийн төгсгөл дараагийн бүлгийн эхлэлтэй ингээ холбогдсон. Тийм байж байгаа. Тэгээд редактор дээр очиод ер нь за хүн уншихад жоохон хэцүү юм байна гэд редактортойгоо ярилцж агаад тэгээ одоогийн бүтц дээр ирсэн. Ер нь анханасаа бичгтэл энэ ч нөгөө маш олон хүний амьдрал яваад байгаа байхгүй. Нацаг доржийн амьдрал, тэр хүүхдүүдийн амьдрал, пагамд улмын амьдрал. За тэгээд зүгээр тэр үед амьдарч байсан хэн нэгний амьдрал хэлмэгдүүлэлт өртсөн ч гэдэг юм хэн нэгний амьдрал. Тэгвэл тэр хэлмэгдэжсэн хүнээс гадна хэлмэгдүүлэхэд оролцож исэн тэр байцаагчдын амьдрал хүртэл явж байгаа байхгүй. Бид нар ч бүгдээрээ л нэг дур амьдарч байгаа шүү дээ, тий. Энэ хэдэн амьдраад нөгөө хэдэн амьдраагүй биш шүү дээ, тий. Дээр нь миний аялал орчиж байгаа. Аялал дотроо би бас нөгөө дурсамжуудаа ингээд миний аялал чинь аялаж явж явах зам зуураа яг ингээ өртөн дээр зогсож байгаа юм шиг өөрийнхөө дурсамжууд дээр ингээ зогсоод яваад байгаа байхгүй. Тэгэхээр ийм олон 10 эмээ чи нэг ийм савнд багтаахаар өстой шуудад хийсэн бүхрийн хэвэр гэдэг шиг юм болоод байгаа шүү дээ. Яаж дотроо дахиад бас дөрүүд байгаа шүү дээ. Уусч байгаа юм шиг маань залуу малуу гэдэг. Тэгвэл эний чи яаж нөгөө нэг бүтцэд оруулж нэг номонд багтаах юм бэ гэдэг асуудал гарч иж байгаа байхгүй. Тэгээд л хамгийн оновчтой зүйл нь бол чи ажилласан бол 4 хот энэ дээр 4 дүр болж орж байгаа. Гэвэл хотыг дүр гэж үздэг. Улаанбаатар, Лайпциг, Санкт-Петербург, Берлин гэсэн 4 хот бол энэ зохиолын дүр. Өөрөөсөө амьд мөн чанартай хот. Тэгвэл бүлэг үр дээр нэг хот хөдөлж явж байгаа. Тэгээд тэр саунд арт чинь ялангуяа хөгжмөн дээр бол хөгжмийн сонсоход бол тэр хотуудын уур амьсгал бол хөгжмөн дээр нэлээд гүн илэрсэн гэж бодож байгаа. Жишээ нь зохиолын төгсгөл уушны хаалын нүүдийг цайсан шиг. Тий, хот гэдэг бол юм тий. Бүх амьдралыг хот агуулж байгаа. Бүх зовлон шаналлыг хот агуулж байгаа. Бүх аз жаргалыг ч гэсэн хот дотроо л агуулж байгаа. Хот бол одоо миний цаашид бичих юмд ч гэсэн нэлээд үүрэг оролттой байх. Хот гэдэг бол нэг дүр хүн шиг амьдарч байдаг, амьсгалж байдаг тийм зүйл. Тэгэхээр 4 хотоороо 4 бүлгээ сайхан хашиж аваад тэгээд дотор нь чиний хэлсэн шиг хоёр одоо юм шугамтай уран зохиолтор шугам гэж яриад байгаа шүү дээ. Нэг нь болохоор миний аяллаа шугам. Тэр нь нэлээд баримтат маягийн бичлэгтэй. Нөгөөх нь болохоор яг цэвэр уран зохиолын бичлэгтэй насад орчин шугам. Баримтат хоёулаа нэг зүйл дээр бас адилхан байгаа нь хоёулаа монолог хэлбэрийн дотроо эргцүүлээд байгаа. Би бас аялж явахдаа дурсамжууд байгаад би ер нь өнгөрсөн хугацаанд яаж амьдэрсэн, юу хүсээд байдгийг тий. Би яг юунд зорж явах юм бэ? Одоо яг явж байгаа миний энэ зам зөв үү буруу юу? Би цаашаа тэр нь яах ёстой юм бэ гэх юм үү? Эргцүүлэмж. Нөгөө талд нь хөх дээр насад орчин хэсэгтэр дандаа монологууд бас л би юу буруу хийцэн. Би улс орноосоо урвсан хүн юм уу биш юм уу? Миний амьдрал ягаа буруудч юу? Би яагаад ингэ хүснээрээ байж чадахгүй байгаа юм ч гэдэг юм уу? Дандаа юм эргэлзээтэй монолог дотоод юм өчлөөд яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бичлэгийн нэг талдаа адилхан нөгөө талдаа тис өөр утга агуулгыг илэрхийлээд байгаа юм шиг энэ шин чанарыг бол зүүмэл арман гэдэг нэр томьёотой илүү тохирох юм байна гэсэн. Одоо магадгүй орчуулагдсан бүтээлүүдээс ер нь яг мета арман гэдээс үлдээ ер нь зүүмэл арман гэсэн юм шиг энэ хоёр бичлэгийн төрлийн хувьд бол нэлээд ойролцоод байгаа. Мета арманууд чинь нөгөө нэг хэсэг юм өгүүлбүүд утга санаагаараа нэгдэж хагаад нэг цом арман цогц арман болдоо шүү дээ тий. Зүүмэл арман бол илүү нөгөө тэрийг бодвол арай илүү нарийн гүн бүтцтэй гэх юм уу.
одоо тэрийг нь заримдаа бол уншигч ялгаж харахгүйгээр дуусчих магадгүй. Бүр ингээд нарийн салгаад харах юм бол ингээд нэгсэн утас шиг ингэж хоорондоо зүгтцсэн жишээ нь одоо үүлэмжээр олон давхар жишээ нь яг би өөрөө бол бодохдоо тэгжил хийж байгаа шүү дээ. Суурн нэг юм сууртай эхлээд нацагд орж гэдэг нэг түлхүүр үгтэй те. Тэгээд тэрнээс төгсгөл хүртэл нэг суурн дээр явж байгаа. Тэгээд дундаа 2 лайн те. Нөгөө тэрэн дотроо бүлэг үүрэн нэг хотуудыг ингээд яатсан. Тэр хотууд бас адил тал байна. Жишээ нь Санкт жишээ нь яасан. Маш олон зовлон шаналт дундаас босож ирсэн хот штэ. Дайн, дажин, өлсгөлөн бүх юм ийдсэн. Берлин бол хэлэлтгүй бүр аимшигыг үтсэн хот те. Улаанбаатар ч гэсэн тийм байгаад байхгүй юу. Тэр олон хэл мэдүүлэлт зөндөөл олон зүйлийг туулж харсан. Тэгэхээр яг тэр хүмүүсийн зовлон шаналлын цаанд хотын бас тийм туулсан амьдрал гэж байна. Тэрийгээрээ ингэж хэлсэн ч байдаг юм уу. Тэгээд жишээ нь одоо бүлэг болгоны салгаад уншиж болно шүү дээ. Нэгдүгээр бүлгийг уншаад окей. Хоёрдугаар бүлэг уншаад Берлиний тухай. Эсвэл хотын тухай хэсгийг шууд салгаад уншиж болно. Эссе шиг. Тий. Эсвэл зүгээр зөвхөн нацагд оржин шугамаа хөөгөөд уншиж болно. Эсвэл зүгээр л миний бага насны тэр дурсамжууд миний тэр аялал хэрэгцүүлгийг уншиж болно гэж хэлдэг юм. Тэгээд янз бүрээс алгаад буцаагаа төвлүүлж болох тэр бүтцийг за хамгийн тохирох одоо нэр том юм бол зүүмэл арман л гэж нэрлэх юм байна да. Рокки шошгол. Тий. Жишээ нь одоо манай төрчүүлэгдснээс бол Ольга Токарчукийн хэсүүлчд ер нь зүүмэл арман гэдэг нэр том баг л сүүлд бол Ольга Токарчукийн арманууд дээр л гарч ирсэн. Ольга Токарчукийн бол бүр хүн одоо эвлүүлж уншихад хэцүү шттэ. Бүр төгсгөлийн бүлэгт байгаа нэг жижигхэн бичвэр бүр урдлын 1-р бүлэгт гарчсан бичвэртэй очиж холбогдох юм уу? Эсвэл бүр холбогдохгүйгээр зүгээр тэр номны мэдрэмжинд зориулчихсан. Яг тэр номны мэдрэмжийг ахаад мэдрүүлэх зориулсан юм бичвэр байх жишээний маш нарийн бүтцтэй шүү дээ. Зүгээр гаргаад тэндээ зүгээр гаргаад хуудсан дээрээ үлдээгдсэн бичил цогцлуулж байдаг шүү. Тий. Зүгээр яг энэ хэсгийг ингээ бичиж яхад надад яг ийм л мэдрэмж төрж илаа гингүүд уушигч тэрийг нь тэгжил одоо яг зохиолч шиг мэдрэх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр яг нэлээд бүтээлч адил шаарддаг юм болов. Манайд ерөнхийдөө иймэрхүү төрлийн ном бүтээлүүд юу гарч ирсэн болов та уншиж ирсэн. Би бол энэ зүүмэл арманыг бүр манад эртнээс уламжлалтай гэж боддоо шүү дээ. Ягаад гэвэл дорны сонгодог зохиолууд яг зүүмэл арманы үгтэй байхгүй нөгөө жаазлсан өгүүлэмж гэж яриад шүү дээ. Жаазлсан өгүүлэмж гэдэг маань чи одоо бодолтой 5 сургамж панчтантра эднэрийг бодоод үзэнгүүт дотроо тэр чинь жижиг үлгэрүүд шүү дээ. Тэгээд эдгээр чинь нийлээд нэг л том санааг өгөх гээд байгаа байхгүй юу? Яг мета арман энзүүмэл арман шиг бүтцсэн байхгүй юу? Тэрэн дээр тулгуурлаад манайхан ч сүүлд өөрснөө яг тэднэрээс санаа авч зөндөө олон тийм жаазлсан өгүүлэмжтэй зохиолууд бичсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол Монгол уран зохиол эртнээсээ уламжлалтай юм одоо бүтцийн юм байна. Энэ бол зөвхөн бүтцээр л яригдаж шүү дээ. Арманы дотоод юм бүтцийн үед уншигч бол тэрийн болгон тэрийг ингэж заавал ойлгоод яагаад ах шаардлага байхгүй. Чи битэр бол нөгөө яг энэ чиглэлээр мэрэгжил эзэмшсэн хүмүүс учраас бол тэр нарийн шиг юм бол бүр ингэж задлж ярьчих гал байна л да. Тийм. Тэгээд дурсамжийн газрын зургийн хувьд ерөнхийдөө ингээд нацаг дэвчийн яг тэр одоо туулсан газар орон орсон тий очоод нэг зур завтаа хонсон ч юм уу тэр газруудаар нь ингээд Оросоос гараад цаашаа явх хүртлээ бас та нэг явсан байсан шүү дээ. Одоо жишээ нь тэр нэг манай нөгөө нэг одоо Герман руу сурахаар морцсон залуусын байрлж исэн нэг сүүлч байт юм уу тий үүдэн дээрээс нөгөө Даниэл Хармсыг нэрийг уншиж ирсэн ч юм. Иймэрхүү одоо ингээд явж явах зам тохиолдсон. За тэр нь дандаа нэг тийм уран зохиолтой бас айгүй их холбогдож явсан юм шиг байна тийм. Энэ дундаас бас таныг өөртөө одоо тийм олцолж авсан хамгийн том гоё одоо дурсамж төвч юм уу. Тийм зүйл бас юу байсан. Санктад бид нар эндээс нэг зүгээр л юун дээрээс харж байгаа л Bookum билүү, Trip дээрээс ч үлээ нэг сайт дээр харж байгаа л ингээ байр захиалчж байгаа байхгүй. Тэгээд гисэн чинь тэр байрны өрдөө ардлынх нь байр нь Пушкины амьдарч байсан байр мэрч гэдэг лөө. Пушкины гудамжч байдаг лөө. Тэрний байрнаас 2 алхмын цаадах байр нь Сергей Есенины амьдарч байсан одоо амьдралынхаа сүүлийн хугацааг өнгөрөөсөн байр байж таарсан. Тэгэхээр чинь бас сонирхолтой байгаа байхгүй. Жишээ нь одоо юу гэдгийг Лайпцигт очлоо гэхэд хэрвээ тийм тохиолдохгүй л өөрөө бас тийм юмыг үүсгэн штэ өөрөө нөгөө юм бичих гэж явж байгаа хүн чинь өөртөө бас нэг юм мэдрэмж өгөхийн тулд жишээ нь үгдий яг нацагд оржийн сургуулийн тэр гудамжинд очоод яг сургууль руу явдаг юм төв гудамжинд өргөн гудамжны
гудамж руу харсан ингээ зоогийн газар хоол идээд суух юм уугаа суух чинь шал өөр мэдрэмж төвлөх юм уу гэдэг юм уу. Тэгээд тэр өдрийг бол нөгөө нэг тэр мэдрэмжийг хайгаад яваад байгаа юм чинь тэгжил өөрөө зарим юм тохиолдох сони юм байж болно. Тэрнээс гадна өөртөө бас тэгж гоё төгсөлийг бүрдүүлэх гэж хичээж авсан. Өнгөрсөн рүү буцах тэр дурсамж руу очих тэр нэг зааг ялгааг бас та нэг дотроо хэрхэн бас хүнийхээ мэдэрч явсан бол уран бүтээлч ихэд аяллаар дамжуулаад өнгөрснийг л очиж мэдрэх. Ялангуяа Европ бол өөрөө тэр түүхэн барилга байшин түүхэн юмнуудад маш хүндэтгэлтэй ханддаг учраас тэр нь их давуу тал болчихж байгаа юм л та. Одоо жишээ нь Санктэд очиход бүх байшин барилга байжлаа. Тэр буддын сүм биш гүнзэж өнөө гэдэг. Тэнд ч одоо манай анхны скетнүүд 24 онд Орос руу очсон анхны скетнүүд байрлаж байсан оюутны байр байна. Тэнд дээр нь тэр нацаг дөржтэй цуг явсан 35 хүүхэд нацаг дөрж тэргүүтээ араас нь явсан хүмүүс бас тэнд хонож өнжөөд байрлаж байсан байр нь бас тэнд байгаа. Тэгэхээр бүх зүйлийг тэндээс харж болох байхгүй. За Берлин, Лайпциг, Германы хотод бол бүр одоо сайхан яг хуучны барилгууд нь байж байна. Яг хоо дэлхийн 2 дугаар дайны үед нэлээд гэмтэж бэртсэн, устж барьсан зүйлүүд байна. Гэхдээ сурч байсан сургууль нь байна. Зарим амьдарч байсан газрууд нь, байшин барилгууд нь байна. Жишээ нь тим маягаар л тэр газар нь очиж нөгөө өнгөрсний тухай дурсамжуудыг өнгөрсний бичүүд дүрслэхээр гарна шүү дээ, тий? Ахсарч хаан сурч ирсэн, ямар газар байсан, ямар хөө байдалтай амьдарч ирсэн. Тэрийг л нүдээр очиж харъя зүгээр. Эндээс бичлэг зураг үзээд бол хүнд бол хуурал юм болно шүү дээ, тий? Тэгэхээр явж л очиж үзчихэж л тэрийг бичих шаардлагатай болчихж байгаа байхгүй. Зөвхөн хий оосон ирээдүг яриад тэнд юу байгаа юм? Ирээдүг ч гэсэн харахгүй шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн дээрээ тулгуурдаг. Хүн ч гэсэн зүгээр хувь хүний амьдрал ч гэсэн яг тийм шүү дээ. Бид нар дурсамжин дээрээ тулгуурлаж ижил ирээдүйн амьдралаа төлөвлөдөг магадгүй. Ирээдүйд юу болохыг боддог. Тэгэхээр өнгөрсөн гэдэг бол тийм хий хоосон зүйл биш байна. Харин хоосон байвал ирээдүй хоосон байж магадгүй. Эндээс тэгэхээр яг номын маань бас нэр өөрөө гарч ирж байна тийм. Яг таханоос бас дурсамжийн газрын зураг. Тухайн одоо дурсамж дотороо бас аялж байгаа өнгөрсөн түүхээр аялж байгаа. Тэр нь бас ирээдүйд одоо бүтээх хийх тэр альва зүйлийн юмны одоо эхлэл болж байгаа юм тийм. Манайд бас нэг тал нь одоо өнгөрсөн түүх одоо намтарлуу гэхээр одоо их зохиолч нэг тодорхой ч юм уу. Их зохиол бүтээлүүдээ ингээд ботоороо өөрсдөө амьд ахуйда хэвлээд тавьчих байт юм уу? Өмнөх зүйлүүд шүү дээ. Лаалттай зохиолчдод одоо бэмбэ ирэмчгаа цэгдийн нарийн дамжин сургууль одоо тухай амьдарч ирсэн цагийн үдээр ботоор номуудаас хийвдээ гарсан. Манайд бол яг ингээд их бичгийн судалгааг бол одоо нацаг ирж байна. Бас хийх болох тийм. Номууд зохиол бүтээлүүд нь одоо энэ тэнд явж идэг ч юм уу. Тэр талаас нь бас та надад хэрхэн хүндсэн гаргасан. Их бичгийн судалгаа болон яг баримтын судалгаанууд бол нэлээд хийгдсэн байна. Одоо манайд ч нацагт орж судлалаар дагнцсан хүмүүс бас олон байна шүү дээ, тий. Яг бүх насаа тэр нь зориулчихсан хүмүүс байж байна. Гэтэл нэг яг уу шийдэгдээгүй дутагдaltaй гэх юм одоо тал нь бол ялангуяа хоосон байсан нэг орон зайнуулыг Европт байсан цаг хугацаа байж магадгүй. Дээр нь би тэр хүмүүсийг одоо насаараа судалсан хүмүүсийн судалгааг яг их бичгийн төвшөнд нь юм уу хийгээд тэр хүмүүсээс давуулж юм болно гэхэд хэцүү баг. Зүгээр надад нэг чамлалтай санагддаг юм бол зохиол бүтээл дээр нь илүү ажиллах хэрэгтэй юм шиг. Одоо миний ном чинь бол намтар амьдрал тэр нөгөө зохиол бүтээлийнх нь үнд чанарын тухай хүмүүст ингэж ойлгох гэдэг чинь залуучуудад ялангуяа тий залуучуудад тэнгүүт зохиол бүтээл нь яагаад жухам мундаг юм бэ? Яагаад энэ хүний зохиол бүтээл тэгвэл шидэвэр юм гэдэг асуултанд хариулах хэрэгтэй байна. Жишээ нь зохиол бүтээл нь илүү задлах. Жишээ нь өмнө хийсэн судалгаанууд дээр бол зохиол бүтээлүүдийн задлсан зөндөөл байгаа. Гэхдээ юу гэдгийг одоо зүгээр өнгөцгөн ч гэдэг юм уу утга агуулгын төвшөнд задлсан юмнууд байгаад байгаа шүү. Яг уран зохиолын задлал судалгаа талаас нь зохиол бүтээлийн бүр шинээр дахин задлах ёстой гэж боддог. Жишээ нь өгүүлбэрүүдийн бүр бүтцийн төвшин задлах ёстой. Энэ яг нацаг дөржийн бичсэн өгүүлбэрүүд short story юм уу? Тэгвэл энэ бүтц нь өрн дахны тэр богино өгүүлэг гэдэг бүтцтэй таарч байгаа юм уу? Эсвэл дорнын сонгодог
уран зохиолын бүтцээс авч хэрэгжилжсэн өөрөө бас орны боловсралтай. Тэгээ дээр нь сүүлд Германд Оросоос орж исэн өрний бас юмнуудыг мэдж байгаа хүн тий. Тэгэхээр яг аль нь юм. Учиртай 3 толгой жүжигийн тэр бүтц драматург, диалог тэр юмнууд нь бас ямар учиртай юм. Хүн хаанаас тэрийг ингэж жүжиг ингэж бичгийг сурч мэддэг гэдэг юм тий. Тэгвэл яруу найргийнхын төвшөнд энэ хүний яруу найраг яагаад тийм шидээвэр юм бэ? Миний нутаг миний хин сургаан шидээвэр юм уу? Эсвэл дөрвөн улирал янаг тэднэр нь одоо шидээвэр юм уу? Юуг нь яг шидээвэр гэж үзэж байгаа? Яагаад үзэж байгаа шийдэх юм? Эсвэл орчуулгууд нь Пушкины тэр юу шүлгүүдийг орчуулсан. Яаж орчуулсан бэ нүү? Орчуулгыг ямар одоо чиг баримжааг баримталж орчуулсан байгаа тийм. Тэгвэл Марко Пологийн аясан тэмдэглэлийг орчуулсан байна. Нэг орчуулгахдаа яг ямар арга барилаар орчуулсан ч гэдэг. Бүр ингээд детальчлаад судлах хэрэгтэй юм шиг байж. Тэгжээж бид нэр энэ хүний тухай илүү их бодтойгоор ярих боломж бүрдэнэ. Намтар болон их хүчийн судалгаа за тэгээд ажил үйлс хийжсэн ажил үйлсийн тухай судалгаанууд бол хангалттай байгаа. Тэр бол баг хангалттай баг. Шинээр л одоо баримт сэлт гарч ирж юу болохгүй бол шууган болохгүй бол тэр л хангалттай баг. Зүгээр зохиолын тал дээр бол задал нь бол жоохон хангалтгүй юм бол гэж хардсан шүү дээ. Мэдээж нацаг дээр чи юм гэхдээ бас яг ингээд зохиол бүтээлүүд одоо тухайн үед нь бичсэн нийтлэлч бас зөндөө байдаг шүү дээ. Герман тэг бичвэрүүд тэдгээрээс харахад илүү бас юм шинийг бас дандаа илэрхийлж явдаг чанар байдаг байгаа гэх шиг байна тий. Тэгээ нөгөө талдаа өгүүлбэрүүд бол за нэг талд нь бол одоо ингээд шуумс харлал марлж гэх юм уу тий ингээд нэм юуны өгүүлбэр зүгээр дүрслэлийн зураглаллууд байдаг тий. Мэдрэмж тэгээд илүү тийм дүрслэлтэй өгүүлбэрүүд их байна. Нөгөө талдаа бол одоо ингээд тийм шинийг илэрхийлсэн тий үзэл санаа дүрхтэй тийм одоо өөрийн гэсэн тийм өгүүлэмж утга санаатай тий. Тийм өгүүлбэрүүд бас байгаа тий. Одоо хуучин хөөч юм уу за эсвэл одоо бүр ламбуа нулимс гэхтэлтэй бүр өөрийн одоо дүрийн сэтгэл зүйн одоо тэр ламбуаны дүрийн тэр дотоод сэтгэл зүйн хоёрдмол шийд чанарыг бас илэрхийлсэн ч байдаг юм. Иймэрхүү зааг ялгаа нь бас нэлээд ажиглагддаг байх тийм үү. Тий. Гол эмчил ерөөсө тэр байхгүй. Жишээ нь ламбуа нулимс нэг өөр, харанхуу хад нэг өөр, цагаан сарба хар нулимс нэг өөр. Тэгвэл энэ хүн яагаад өөрийгөө давтчихаагүй яг өөр юм магадгүй уршаад байсан байгаа байхгүй. Жишээ нь шуус арал гэхэд бас нэг өөр. Тэр Европт байхдаа бичижсэн сурагчдын сэтгүүл дээр бичижсэн гэдэг цаг ч гэдэг юм уу тэр богино нийтлэлүүд нь бас нэг өөр нийтлэлийн шинжтэй, эссений шинжтэй ч гэх юм уу. Тим маягаар ингээд маш олон уран зохиолын төрлүүдийг ингээд уршаад байсан байгаа байхгүй. Тэгэхээр тэднийг яг судлах хэрэгтэй ямар ялгаатай байна вэ? Жишээ нь шүлгүүд нь ихэд маш олон төрөл байгаа шүү дээ. Яг одоо хувьсгал уран зохиолын маягаар бичсэн тэр эрүүл мэндийн шүлгүүд байна тий. Тэр чинь одоо тухайн үед эрүүл мэнд ялангуяа одоо хувь хүний эрүүл мэндийн халдварт өвчин тэр бол нэлээд асуудал болчихсон цаг үед нэг юм суртал ухуулгын кампанид ажлыг нацаг дөржин шүлгүүд барагт ангаараа гүйцэтгэж ирсэн юм шиг байна. Ялангуяа эрүүлэг эсвэл жаргалыг эсвэл эрүүлэг гүйцгээд тий эрүүл мэндийн тухай шүлгүүд эмнэлэг тий шинжлэх ухааны яра анхны өвчнж гэдэг юм уу тий бүх ингээд юуна вирус тэнд ч одоо бүгд төрлийн одоо бүр шинжлэх ухааны эрүүл мэндийн шинжлэх ухааны бүх төвшний асуудлыг хүртэл ингээд биччихсэн байгаа байхгүй юу. Нөгөөтэйгүр хувьсгалын тухай шүлгүүд байгаа тий пионер хувьсгалын тухай шүлгүүд байж байна. Гэтэл тэн дотор бас яг яруу найргийн өөрийнхөө одоо яруу найргийн авиасыг гаргаад бичсэн мэдрэмжээ илэрхийлж гисэн юм яруу найргууд шүлгүүд бас байна. Эсвэл нэлээд хайрцагтсан тэгээд одоо жишээ нь бидний мэддэг миний нутаг шиг ч юм уу те нэлээд хайрцагтсан юм ахтуу хэлбэрийн хэрнээ бас хүний сэтгэлд ингээ үлдчихсэн шүлгүүд байна ингээд. Яруу найраг гэхэд л хичнээн олон хүн бичсэн юм шиг юм өнгөйстэй яруу найраг байгаа байхгүй юу. Тэр болгоныг нь задлаад бас ярилцах хэрэгтэй байна. Тэгээ энэ мэтчлэнгээр энэ хүн яг юу хийжсэн юм. Нэг хүнд баймгүй юм олон талтай байгаа байхгүй юу. Тэгэхээр их сонирхолтой. Тэгвэл энэ дээр бас яг ингээ таны яг номны өгүүлэмж дээр одоо яг ингээ орж ярихад бүлэг болгоны 2 дугаар хэсэг дээр яваад тэр нацаг дээрчийн шугамын хэсгүүд дээр их тэр нэг өөрийнх нь амьдралын те намтар одоо пагам дулмын хэсгүүд ч байна. Бид нар бол яг одоо таны тэр нөгөө баримтат зүйлээс гадна
яг тэр хувь хүмүүсийн дотоод нөгөө монологийг мэдэрч явахдаа та яг уран бүтээлийг юм ч юм уу навтрынхын тэр өнгө аяс дээр тулгуурлаж буулгахаас гадна давхар өөрийнхөө бас мэдрэмжүүд орж ирж штэ. Уран зохиол хэлбэрээрээ. А тэн дээр та яагаад одоо илүүтэй тийм одоо жоохон хөндүүр мэдрэмжийг одоо эсвэл надаас тэгж төрсөн гэж төрөөд байсан. Тэгээ тэрийг нь та илүүтэй тэр нөгөө амьдралынхаа төгсгөл рүү тулсан тэрнтэй илүү холбож явуулсан уу? Ер нь яг тэр хэсэг дээрх нацаг дөржийн дүрийг, пагам тулмын дүрийг түүнтэй холбогдох тэдгээр одоо хүмүүсийн дүрийг гаргаж ирэхэд тий хэр байсан бэ? Яг зүгээр уран зохиолд хамгийн их том нөлөө үзүүлдэг бол цаг үеийн асуудал байхгүй. Жишээ нь дэлхийн 2 дугаар дайн хэрвээ болоогүй бол сайн л үст тий. Тэгтээ нэгэнд болцсон юм чи. Дэлхийн 2 дугаар дайн гараагүй бол жишээ нь уран зохиолд тийм сод бүтээлүүд төрөх байсан уу гэдэг нь бас эргэлзээтэй. Дэлхийн 2 дугаар дайны дараа бол маш олон сонгодог армаанууд зохиолууд төрсөн. Яагаад гэвэл тэр чинь маш хүн төрөлхтний хувьд амар том шок болж байгаа шүү дээ. Бүх итгэж үнэмшижсэн юм нормонгороо эргээд ер нь хүн гэдэг чинь юу юм бэ гэдгийг эргүүлж бодох хэрэгтэй болчих жоохгүй юу? Ямар аимшигтэй юм бэ тийм бэ? Хүнээс ямар аимшигтэй зүйл гарч болдго юм бэ? Тэгэхээр хүний тухай бодож исэн бодлоо өөрчлөх шаардлагатай болж байна. Тэгэхээр яг уран зохиол бичиж байгаа. Тэгээд одоо армаанууд Капкагийн тэр сонирхолтой армаанууд зохиолууд төрдөг ч юм уу тий. Тэгэхээр яг энэ цаг үеч гэсэн тийм одоо хэцүү цаг үед амьдарч байгаа байхгүй нацаг дөрж намдахгүй тэр үеийн зохиолч ши аюуш буйн нэмэхгүй ингээд яг алдартай зохиолчд бол яг л тийм л цаг үеийг төрж туулж гарч байгаа. Тэгээ тийм цаг үеийг одоо 90-аад амьд сургууль хүртэл байна шүү дээ. Тэгээ тийм цаг үеийг туулаад гарсан хүмүүс чинь бас бусдаас арай өөрөөр бодох хэрэгтэй болчих байгаа байхгүй. Тэгэхээр цаг үеийг энэ хүний амьдралтай илүү уйж нааж өгье гэсэн шалтгаан бас тэр. Нөгөө нэг шалтгаан нь бол би зүгээр нацаг дөрчийн намтрыг ингээд хуурай төрслөг байхын хүсээгүй. Тэгээд өмнө нь хүч төчнөө л хүн тэгж бичсэн байх. Тэгэхээр би заавал тавтаж тэгж бичээд яах вэ? Тэгвэл яаж өөрөөр бичих вэ гэхээр бид нар намтрыг нь судлахдаа зөвхөн гаднаас нь л хар судалж байгаа шүү дээ. Хэдэн онд хаана төрсөн, юу хийж бүтээсэн, ямар байдалтай байсан, баримт нь хаана амьдарч исэн, хин хинтэй нөхөрлөж исэн тий гэх мэт чинь ингээ гаднаас нь төрсөлдөг. Тэгвэл би дотроос нь төрслөх хэрэгтэй юм. Тэгвэл тэр хүн чинь яг ийм чи 20 хэдтэй залуу Германд сурчаад Европ сурчаад буцаад ирсэн чинь ийм нөхцөл байдал учраад тэгээ амьдрал нь ингээ оронгороо эргчүүл тэр хүнд яг ямар мэдрэмж төрөх вэ гэдгийг бодож агаад тэгээд бичлэгийн хэлбэр ч гэсэн илүү монолог хэлбэртэй бичсэн шалтгаан тэр байхгүй юу? Гадаад руу сургуулийн хөргөл өгснөөхөө төлөө тийм байж байгаа тий. Тэгээд одоо ирээд мэрэгчлэрийн ажлын ингүүд өөдөөс нь бас тийм яриад байна гэдэг чинь. Гэхдээ энэ ганцхан насаг дөржийн тухай асуудал биш шүү дээ. Тэрний цаана нөгөө бүлгэрээ авсан 40-од хүний л асуудал яригдчихэж байгаа. Тэгэхээр тэдний одоо бодол санааг ойлгохын тулд дотоод өгүүлэмж ингэ гаргая. Тэгвэл ганцхан нөгөө насаг дөржөөл яриад байвал бас өдөртэй болж магадгүй. Чи анзаарсан бол эхний бүлэг дээр тий эхний бүлэг дээр нацаг дөржин тухай гараад тэгээд дараагийн бүлгүүдээр өөр өгүүлэгч нь солигдоод явчихж байгаа. Пагамд болом тэгээд нэг найз нь тий шорон таамтайсан дотны найз нь тэгээд байцаагч гээд ингээд өгүүлэгч нь солигдоод явчихж байгаа. Гэхдээ солигдож гэсэн нацаг дөржин тойрол байгаа. Тэрийг ийм маягаар өгүүлэгчээ солиод гэхдээ өгүүлэмж нь нэг л үргэлжлээл явж байгаагаар ингэж бичээ гэдэг ийм санаа яг зүгээр дан насаг дорж яриад байх тэр өтөртэй болж байгаа болохоор тэгж шийдэж өгсөн. Түүнээрээ ч бас илүү нэг уншигч авс хөдөлж чадчих юм л та. Тэгээд гол ер нь шалтгаан бол за энэ хүнийг тэр цаг үед би амьдарчсэн бол би энэ хүний оронд байсан бол юу мэдрэх байсан юм бол гэдгийг л бодож байгаа л битсэн. Яг тэр хэлмэгдүүлэлттэй арын тэр хэсгүүд дээр бол нөгөө тэрийгэ бичгийн тулд нэлээ олон баримт юм нь бол ингээл ном уншаал тэрэндээ яг төсөөлчих жоохгүй жишээ нь Германд болж исэн тэр хүүтэн дайны үеийн юмнуудыг ч уншиж байна. Энд болж исэн үйл явдлыг ч уншиж байгаа. Тэнгүүд өдөрт нэг 2 хуудас бичээл амар ядарсан юм шиг мэдрэмжтэй. Боли гэл. Тийм нөгөө хүнд имиж чинь бичээд аваад агиох ядарсан юм билээ шүү дээ. Анхын ном дээр л. Одоо бид нар чинь сэтгүүлчээл ингэ явж байхдаа юу хичээлгээсэн бичээл гаргана шүү дээ. Бол яг ном бичингүүт өөрөө ингэ төсөөлж байгаад яг бичингүүт өдөртөө нэг 2 хуудас бичээл заа боли гэл цааш тавьчих. Төгсгөл рүүгээ л явахгүй болчих юм чи.
Бүр зурлал. Тий. Тэгээ энэ дээр бас нэг ийм юунууд байгаа. Нөгөө ажиллаад одоо зүгээр ингээд гарчигнаас нь ажиллахад ингээд цаг хугацааны үнэр тий цаг хугацаа өөр үнэртэй. Тэгэхээр цасны мөр харанхуй сорив мөр гэх юм. Яг эднээс өөр ажиллаад яг эднийг нь бас ингээд уншингууд эднийг яг та өөрөө нэг тэгээ харанхуй сорив нь бол ийм тийм ийм тэгээд эднийг тайлбарлчихж байгаа шүү дээ. Зохиол дотроо гаргаж ирж байгаа. Тэгэхээр энэ нэг байгалийн ч юм уу энэ цаг хугацааны бидний бас нэг мэдрэмжээр нөгөө хүлээж авдаг. Гэхдээ яг бодит биш хоосон чанартай бас нэг зүйл байгаа шүү дээ. Оноогод нь ирэлцсэн. Гэхдээ яг ийм амьдралын яг энэ одоо хугацаа өнгөрч байгаа энэ зүйлд ч юм уу бас нэг баригдах биетэй ш. Уран зохиол төр бол баригдаад өөрсдийн ертөнцтэй ч болж болох ийм зүйлүүдийг бас нацад өрчийн өвлөмжтэй өөрийнхөө бас багнасны өвлөмжтэй ингээ харгалдуулаад бичсэн тэр санаа сэтэл бас их содон онцлогтой санагдсан байна. Би 5 бүлэг дээр чи бас сайн анзаарсан байна. Нөгөө бүлгийн нэрнүүд тийм учиртай. Эхлээд 1-р бүлгийн эхний бүлэг нь болохоор цаг хугацааны үнэр гэдэг. Одоо яг эхний хэсэг чинь миний аяллаа хэсэг шүү дээ тий. Тэнгүүд 2 дахь нь цасны мөр, 3 дахь нь харанхуй сорив гэдэг дандаа юм оноос нь нэрнэ. Үйлсийн заг. Тэгээд өнгөний хувьсэл гэдэг ингээд дандаа оноос нь нэрнэ. 2 дугаар хэсэг нь болох тэр дуугүй өрнөлөөс гадуур үйл өгцөлцөх шулуунууд, агшин зураг хэмжигд гээд хөвчлээ өрнөн үйл үгээр төгсчихсэн. Тэнд ямар нэгэн үйл явдал өрнөсөн тэр цаг хугацааныхын эрчмийн юм саараагүй юм шиг ийм юмуд байгаа. Нэгдэх нь болох тэр нэгдэх нь болох тэр нэлээ мэдрэмжийн дандаа юм оноос нь цаг хугацааны үнээр цасны мөр гээд дандаа мэдрэмж илэрхийлсэн шууд оноос нь нэр үгээр ингэ илэрхийлчихсэн. Тийм байгаа. Тэгэхээр гарчигнуудаа зүгээр л яг нөгөө бүлгүүдийнхээ онцлогийг шингээж өгье гэдэг үгээс заавал ингэж зөрүүлсэн нэр үг үйл үг гэдэг юугаар хоёр бүлгийн нэг бүлгийнхаа хоёр хэсгийг тэгж зөрүүлж хийсэн гэх юм да. Тэгэл үйлсийн заа гэхээр бас тэр үйл явдал нь ч холбогдож байгаа шүү дээ. Хугацаар одоо явж юм уу. Жишээ нь одоо юу цаг хугацааны үнэр гэхээр л эргээд нөгөө өөрийнхөө бас нэг аяллахаа ихэд бага насныхаа бас юу дурсаж байгаа бас юм дүүсэн тий. Тэр нөгөө нэг архивд очиод архивын цаасны нэг юм хуучин цаасны юм сонин үнэр цаг хугацаа чи бас үнэртэй. Тий. Тэр юм бас юм цаг хугацаач бас юм үнэртэй бас байж болох юм байна да гэсэн үгтэй ч юм уу. Тийм маягаар. Тэр нь үг үсэг ч гэсэн өөр юм бас нэг үнэртэй болоод цаашаа ер нь явчихж байгаа шүү дээ. За энэ номыг ингээд ерөнхийдөө нацад өрчийн талаар бид нөгөө зохиол бүтээлийг нь бас илүүтэй санах бичих тийм л илүүтэй одоо ач холбогдлоо өгөх гэж таас ярьж ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр зохиол бүтээлийнх нь одоо хамгийн гол онцлог шинжүүдийг тухайн тэр нэг газар орноос авсан мэдрэмжтэй холбогдох ч юм уу. Тэнд одоо яг нацад өрчийн нэг явсан газраар явахаар өөрөө бас илүүтэй нэг өөр тийм зохиол бүтээл одоо энэ номоос гадна зүгээр одоо тийм шүлэг яруу найрыг тэрлэх ч юм уу. Тиймэрхүү одоо эрчим зүгээр мэдрэгдэх ч юм уу мэдрэмж төрөх асуудлууд гарч ирсэн байна. Яг би энэ номоо л бодож явсан болохоор эхнийх нь бол номч бичнэ гэж бодоогүй явж байгаа шүү дээ тий. Дараа нь бол яг энэ номоо бодож явж байгаа болох тэр энэ номтой л холбоотой юм аа бодоод байгаа юм л да. Яг зүгээр нэг шалтгаан бол нэгэнт би ном бичиж байгаа учраас нацагт өрчийн фэн бай гэж юусоо бодоогүй. Аль болохоор тэр хүнийг агуу, тэр хүнийг шүтэн бишрэгчийн өнцгөөс харахыг бодоогүй. Зүгээр яг л бидний адил нэг хүн байсан гэдэг үднээс хараад илүү нөгөө субъектив хандахгүй болох болж байгаа байхгүй. Тэгэхгүй объектив хандаад шүтэн бишрээд агуу хүн байсан гэдгийг үднээс яачих юм бол би биш чадахгүй шүү дээ. Хоосон магтаалаас илүү гарахгүй шүү дээ тий. Өөр дөмн бид нэр зөндөө магтцсан. Тэгээд тэн дээр нэг магтаал нэмэгдэн шүү дээ. Тэгэхээр зүгээр яг хажуу талаас нь эгэл жирийн хүн зүгээр л мах цусан төрсөн юм байна. Авьяастай бол авьяастай зохиолч юм хүн байж. Тэгтээ баримтан дээр тулгуурлаад яг субъективээ харж иж илүү араа өөрөөр бичих болов гэж бодсон байхгүй. Яг хөө зүгээр яг номоо бичиж явах үедээ тэр байрлаж бичиж явах Берлинд байх хугацаанд тэгээ Лайпцигт очсон хугацаанд бол гоё мэдрэмжүүд авъя гэж яндарчсэн газраа өдөртөө очиж хоол идэх ч юм уу тэнд суугаал нэг юм кофе уугаал эсвэл ингээл чийлрээл ингээм бодоол тэгэж мэдрэмжүүдийг үл нэлээ авах хичээсэн. Тэр ч үүднээсээ бас жоохон сүултэн төрслөгч гисэн илүү нааштай байгаа байхгүй юу.
Тэгэд нацаг дөржгээд одоо за тэгээ явсан зам мөрөөр нь аялсан гэд одоо ингээд бодлоод яг нэг талдаа бас энэ дээр дөрөөлөө яг ингээд ярихад нацаг дөрж маань одоо ч гэсэн нийгэм бидний дунд ингээд нэг тийм аялаад явж байгаа юм шиг. За энэ аялалтыг нөгөө нэг сөрөг талаас нь харахаар нэг тийм тэнүүлж маяг юм шиг. Бидний нацаг дөрж гээл шүтдэг, хайрладаг, бахархдаг, уншдаг гэл таны хэл дээр одоо бараг л нэрээ хоосон шүтээч байдаг юм шиг. Ингээд л байдаг. Гэтэл тэгээд дээр нь залуучууд одоо хүүхдүүд маань нацаг дөржиж ядаж уншихгүй байх гэж шүүмжилдэг. Гэтэл нацаг дөржиж яг тэр ном бүтээлийн яг ингээд таны түрүүн ярьжсэн шиг задлаа сайн судлаа тий бүтээл болгоо хэвлэлсэн номын сангаас ороод за мэдээж одоо нийгэм цаг үедээ нэг тохиромжтой хэдэн төгрөгөөр тий худалдаад авчих ихэд байхгүй бах жишээтэй ч юм уу. За энэ тэнд хэвлэгцийн томоохоо одоо Монголын сонгол тий яруу найрагч ч юм уу. За тэгэл Монголын сонгол шилмэлээ өгүүлэлгүүч юм янз янзын номнууд гэдэг чинь тэднэр дээр л ингээл мэрсэр нөгөө л нэг сурах бичигт тий бидэрт уншуулж ирсэн нэг өгүүлэлгүүд нь орсон байдаг ч юм уу. За яг гой тэр нэг ярьжсэн бас нөгөө янаг амргийн хайр сэтгэлийн мэдрэмжийн тий нэг тухайн үе ч юм уу яруу найрагч тэр нэг мэдрэмжийн дүрстэл бас нэг шинээр одоо бий болгож байгаа шүү дээ. Хийсвэрлэлийн тэр мэрийг хадгалсан шүлгүүд нь бас илүүтэй байдгүй нөгөө л нэг миний нутаг хэн сургамж байж гэдэг юм уу. Ингээд нэг юм нацаг дөржийг бид нэр их тийм тэнүүлж амьдардаг юм шиг нэг талаас бас санагдаад байдаг. Та хүн дээр бас хөшөөгийн ч гэсэн тэгэл сэлгээл нүүлгээл тий. Тий бид нэр яг зүгээр нацаг дөрж судлаач гээд одоо манай ахмад зэдвгай лочонгой одоо жачингой асуудалгаа хийж байна. Ингээд зөндөл олон хүмүүс байгаа. Яг дагнын судалгаач гэсэн сонирхдаг сэдв болгож идэг хүмүүс байгаа. Тэнгүүт тэд нар маань илүү нөгөө яг уран зохиолын судалгаан дээр төвлөрсөн салбартаал байгаад байгаа байхгүй юу? Ямар ч сайн судалгаа байлаа гэсэн, ямар ч сайхан ном гаргалаа гэсэн яг салбартаа. Тэгвэл чиний хэлдэг шиг яг залуучууд одоо ингээд годомжинд ажил руугаа алхаж яваа залуутай тараа нацаг дөржин тухай ярих юм бол яг дунд ангийн сурах хүчиг төр байдаг юм ил ярина. Гэхдээ тэр хүнд бол бид нар өөрсдийн гэсэн үндэсний нэг юм скетэн зохиолчтой. Бид нар үндэсний оюун санааны нэг символтой гэсэн юм тархинд нь бол байгаад байгаа. Яг Оросууд Пушкина тий Француудтай хэнэгч байдгийн Хьюго ч юм уу, Бальзак ч юм уу тий. За ингээд улс орон болгонд байдаг тийм оюун санааны нэг юм символ ингээд айдол дүр ингээд дотор нь байгаад байгаа. Гэхдээ тэрний талаар мэдээлэл байхгүй. Жишээ нь одоо яг одоо өнөөдөр 20 эдтэй залуу тэр том ботуудыг уншаад суух цаг зав байна уу? Уншаад бас тэр судалгааны том нүсэр номнуудыг ойлгох уу гэдэг асуудал байна. Тэнгүүт цаг үе болгон өөр өөртөөхөө одоо нэг ачааг үүрэх ёстой шүү дээ тий. Бид нар ч гэсэн одоо өөр өөртөөхөө үүргийг хэрвээ чи уран зохиолын судлаач өмсгчээр мэрэгчсэн бол одоо ийм хийлдэг гэдэг юм ба тий. Тэрийг л өөртөө өөрүүлэл надаас доош нь миний номоор дамжуулаад таньж мэдгэлтэй өндөслөөр дамжуулаад ч юм уу. Тэгээд цааш нь жишээ нь одоо тэр том судалгаануудыг уншиж болно шүү дээ. Тэгээ бүр судалчих болно шүү дээ. Дээр нь зүгээр нацаг дөржийн талаар ном бичсэн гээд энэ төслийг хийж байгаа нэгэд биний хайхтар өргөө нацаг дөрж судлаач гэж ерөөсөө хэлмээргүй байдаг. Тэгвэл энэ бол нэг л юм сэдв. Одоо чинь чи ч гэсэн барьж аваад юм хийж болно. Ерөөсөө өмчлөх сэдв биш аахгүй. Нацаг дөрж чинийх энэ Монголын зохиолч гэж ярина шүү дээ. Нацаг дөрж чинийх тэрний судалдаг зохиолч гэж ярьдгүй үстэй тий. Тэгэхээр хүн болгон өөр өөрсдийнхөө мэддэг чаддаг салбартаа нацаг дөржийн амьдралаар симфони бичиж болно шүү дээ. Эсвэл анимашн хийж болно. Хүүхэлдэйн кино. Юу л байл юу хийж болно шүү дээ, тий. Тэгэхээр яг өөр өөрсдийнхөө л энэ хүнийг таньж мэдж хоож үйтэй. Бас нэг ийм хүмүүс байсан, амьдарч байсан. Бид нар чинь ийм уламжлалтай, бичгийн уран зохиолын хувьд ийм уламжлалтай. Ийм оюун санааны чиглүүлэгчд, скетнүүд байсан гэдгийг таниулж мэдүүлж байвал зүгээр юм болов уу гэж боддог. Тэрнээс бол одоо би ямар хамаатай садан тийш. Надаас их олон асуудаг шүү дээ. Ямар нэгэн хамаатай холбоо байгаа юу? Зүг чиг нэгтэй ч хэлэхүү. Тэгээд холбоо хамаарал байгаа юу? Ямар ч холбоо хамаарал байхгүй шүү дээ. Тэгэхээр зүгээр эн чинь яг хэрвээ чи ямар нэгэн бичгийн ажил хийж байгаа бол баг үүрэг шахуул юм байхгүй. Нэг хооч үедээ, үеийнхэндээ, тэгээд дүү нартаа хооч үеийнхэндээ ийм хүмүүс
энэ улсыг чинь шинэ Монгол улсыг бий болгохын төлөө мэдлэг чадвар уруухан бүх юмаа ингээд зориулаад ингэж ажиллаж ийсэн шүү гэдгийг чинь ер нь тэр найрагчийн мөрөөр төсөлж яг ийм санан дээр л анх үүссэн шүү дээ. 10 эдтэй 13-аас 17 насны тэр хүүхдүүдийг явуулчаад тэгээд явуулаад ирээд эднэр чинь яг өөр өөрсдийнхөө мэргэжлэр ажиллаж байгаа шүү дээ тий. Тэгээд салбар болгондоо гавьяа шагнал авч тороож гарч ирсэн. Тэр хүүхдүүдийн ач буянаар бас орчин үеийн Монгол улс орчин үетэй золгож байгаа байхгүй юу? Уран зохиол, геолог, биолог, одоо эмнэлэг, барилга, байшин, зам гүүрийн зураг бүх төрлийн мэргэжлэр сурч ирсэн. Тэгэхээр хүнд чинь нөгөө ямар нэгэн улсын иргэн болцсон бол тэрнийхээ өмнө ямар нэгэн байдлаар хариуцлага бас хүлээн штэ тий. Чи улсынхаа төлөө юу хийж байгаа? Үрээ амар мандуулаад гүйгүүлэхгүй ч гэсэн урд дах ажиллаа хийн гэдэг чинь л улсынхаа өмнө биелүүлж байгаа том юм амжилт юм биш үү гэдэг санаа бол бас энэ хүүхдүүдийн түүхийг харахад харагддаг. Сэхэтнүүдээс гадна маш хичээнгүй ажиллаж тухайн салбараа ингээд өөдөн дотоод аваад ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол бас сонирхолтой. Тэгээд бас дээр нь тэр нацид төр чи одоо шугамын хэсэг дээр ч юм бас нэг тийм үзэл санаа гэдэг юм бас нөгөө хичнээн тий чухал болохыг хойгонд одоо жишээ нь Оролын үзэл санаа бол одоо жишээ нь ингээд театр дэглэмийг бол тий арманаараа буршилцсан жишээтэй ч тийм үү тий тэрнтэй адилхан нацид төр бас нэг өөрийн гэсэн тийм одоо улс орон хөгжих бүр нэг тийм туйширсан тий муу гэж хэлээгүй л дээ шашны муу гэж хэлээгүй гэтэл нэг талдаа бүр ингээд туйширсан мунхралт автцсан тэр шашны нөлөөнөөс гарах тий одоо бид нэр одоо ингэж имлэг эрүүлгийг одоо шүтэх хэрэгтэй ч гэдэг юм уу тийм нэг үзэл санаануудынх нь бас чанар айгүй сайн хөндөгдөж гаргасан санагдсан л. Харин тий зохиолж ихтер авьяасаас гадна тийм төлөвшсөн бие хүн байх ёстой байна гэдгийг бас сэдвэрч намтраас харж болох баг. Тэгвэл Оросд 1 жил сурсан, Германд нэг 2 жил хагас, 3 жил орчим болж байгаа. 2 жил 6 сар, 2 жил 8 сар орчим болсон юм да. Тэгээд ирэхэд чинь бие хүнийхээ хувьд өөрөө маш олон зүйлийг сонирхдаг, их сониучхан. Тэгээд гадаад нэг 3 жил гарын 4 жил орчим сурчаад ирэхдээ нэлээд сайн төлөвшсөн байна. Өөрөө суурн их сайн гэрийн боловсралтай. За тэгээд хөгжилтэй орн Европ дахины юмнуудыг үзээд ирэхдээ нэлээд сайн боловсрсан. За манай улс орн ер нь яавал хөгжих юм бэ? Улс орныг ер нь хэн авч явдаг юм бэ? Тэр чинь соёлын үрийг уул талаар тарих залуус гэдэг байгаа шүү дээ, тий? Соёлын үрийг уул талаар тарих залуус гэдэг. Тэгэхээр чинь иргэн боловсралтай, соёлтой болж ээж улс орн тэрийг дааж хөгжнө үү? Тэр хүмүүс чинь улсыг авч явнаа гэдэг ч юм уу, тий? Өөрийн гэсэн үзэл санаа нь ер нь Европт байсан тэр хугацаанд нэлээд тогтсон юм шиг байна. Гэхдээ бүр юм Европч ч жаагүй. Өөрөө суур сонгодог одоо дорны боловсрал, гэрийн боловсрал эзэмшсэн. Тэгээд Европт очиж сурахаараа за манайх эндээс энэ энийг нь авч болох юм байна. Ингээд төвчж болох юм байна гэдгийг бол тэнд нацагд орж болон тэнд сурсан төчөө төгтөл бүгд ухамсарлцсан байсан. Тийм ч учраас ирээд тэр ажилласан намтрууд нь бол бүгд салбартаа өстэй шүд зугаал ямар нэгэн байдлаар гоочлол хэрэг төвхт орооцолт бол байсан ч гэсэн гарч ирээл яг яс ажилдаг. За энийг л би ингээд бий л хийхгүй бол өөр хүн хийх хүн байхгүй. Өөс ганцхан мэрэгчлэн байгаа юм чи. Тэгээ тэгж ажилдаг гэсэн. Тэгэхээр сэхэтэн зохиолч ойлгодог сайн. Тий. Зохиолч гэдэг бол авьяастайг энэ дээр оюун санааны хувьд айгүй том төлөвшөлттэй байх хэрэгтэй юм гэж ойлгосон шүү дээ. Таны дүү ярьсан дээр бас нөгөө юу гэдэг шүү дээ. Маш нөгөө шөөмжилдэг тий. Тэртээ уулын замыг тийм мухар химээ бодоод хол химээ эндурмоо гэд тий бас ингээд бид нэр юунаасаа гарч явж чадахгүй байна одоо холыг тэр одоо тиймүүдийг хөгжил дэвшлийг харж үзсэн. Хуучин хөвөл яг тэр шүүмжтэй бид нар хитрхи ойр сэтгээд байна. Юмыг нэг голдоо мохоо ойрхон сэтгэнэ гэдэг чинь нөгөө юм үзээгүүл хүний чанар юм байна л да. Тэгэхээр тэр хуучин хөв гэдэг нэг хэн дүрээр л бид нар болоогүй байх шүү. Дэлхийн ертөнцөд биднээс бүр тусгаарлагдсан байна. Дэлхийн ертөнцид гарч үзээгүй байна. Эргэн тойронд ч юу болж байгааг мэдэхгүй яг хүмүүсийн тоон дотроо л байгаад байна. Тэгэхээр тэгж үзэх хэрэгтэй гэж маш гоё одоо бид нар ярьдгийг штэ Кундерах ч юм уу Курт Ваннагутыг ч юм уу бараа өгөөдөл аимшигтай бараа өгөөдөлтэй зохиолчд гээ тий. Өгөөдөл гэдэг юм бол жинхэнэ утгаар нь хийдэг гэдэг. Хуучин хувь тухайн үеийн нийгмийн
маш том өгөөдөл байхгүй. Тэр бие авч аваад хилэлцэж байгаа үг гэдэг нь одоо харахад бол инээ төрмөр юм байж болно. Тухайн үед яг тухайн үед бол яг тийм л хэмжээнд байсан байгаа байхгүй. Тэгэхээр зохиолч бол тэрийг харчаад за бид нар бол ийм л харагдана. Ийм хэвээрээ үлдвэл ингэж л харагдана. Гэхдээ энийг л өөрчлөх хэрэгтэй. Явах хэрэгтэй, юм үзэх хэрэгтэй, боловсрох хэрэгтэй. Тэгжээж бид нар орчин цагтаа үл нийлүүлэх нь байшгүй гэдгийг хэлээд байгаа шүү дээ, тий. Тэртээ гүвээг давбал газаргүй гэж бодоод байгаа шүү дээ. За нацаг төрчийг хамгийн гол нь та бас нацаг төрчийг та өмнө бас нөгөө юун дээр шүүм судлалынхаа цаг хугацаа хэлэх бүтээлдээ хууль цагийн од гэж тодорхойлж бичсэн байдаг. Илүүтэй бас уран зохиолын эссе тий. Тэр намтар бүтээлээс нь за мэдээж бүтээл хийх тухай бас өөрийн санаа бодлуудаа хэлсэн байсан. За тэгээд хууль цагийн од гэдэг тодорхойлолт энэ номыг ч одоо гаргаж бичсний дараа ч юм уу тий нацаг төрчийн талаар одоо байж болох бүхэл талаас нь одоо та судалсан үйлсэн тий байгаа шүү дээ. Тэрний дараа ч гэсэн энэ хууль цагийн од гэдэг тодорхойлолт бас таны зөв дотор одоо бас хэвээрээ үлдчихсэн үү? Тэр чинь 2018 онд бичсэн ном шүү дээ. Бас нэлээ өмнөх одоо таны нацаг төрчийн талаас үлдэмж одоо хэр өөрчлөгдсөн бэ? Нийтэр нөгөө цаг хугацаа хэл номын редактораар ажилласан манай багш хэлжсэн лээ чи нацагт орж байгаа ямар айхтай ширүүн бичээвэ гээд би нэг жоохон албаар тэр үед араач жоохон юу ширүүн бичсэн байх тэр эссэндээ бол нэлээд намтар юу гин яг хөө тэгж бичсэн шалтгаан ч бас юм л дээ хүмүүс энийг анзаараад тэгээд дээр нь бас нэг юм хайрцагцсан байгаа юмнаас жоохон гаргаасаа л гэж бодсон баг. Яг зүгээр энэ номны дараа бол араа илүү ойлгосон шүү дээ. Тий, араа илүү зөвлөрч ойлгосол да. За бас ойлгож болохоор юм байна. Ийм амьдралыг туулсан юм байна гэдэг. Үнэхээр цаг үе байсан байна. Тий, тэнд бол яг араа жоохон залуу хөвгт байгаа дараа жоохон ширүүн битсэн байх л та. Тий. Ер нь жоохон хатгах маягтай битсэн. Нацаг дуржиг бол ингээд юу ачихгүй. Бид нар ингээл гоё ингээ хоосон илээд хоосон магтаалаар ингээд байх юм бол улмал бүдгэрээд байх юм шүү. Тэр дотор нь байгаа ямиг онгичээл да, гаргаал да, шууд хэлээ л да гэсэн маягаар жоохон ингэж хатгсан маягаар бичсэн. Магтаалаар болгоцсон юм чинь магтагч тийм шүү. Тий, бид нар чинь нэг тийм болж ивэл ингээд задраад дэлгэрээ. Тий, уг нь одоо энэ дээр бол нэг юм ярмаар байгаа байхгүй. Нацаг төрчтэй холбоогүй, номтой ч холбоогүй зүгээр. Хоёулаа яг адилхан мэргэжил эзэмшснийх шүүмж гэдэг бол зохиолчигч тэр зохиолагч тэр задлж өгч үүдэг илүү том болгож үүдэг зүйл. Манайхан ойлгохдоо шүүмжийг хэрүүл гэж ойлгоод байдаг. Хизээч шүүмжлэгч хин нэгэн зохиолчтой очиж хэрэлдээ зогсож үүдэг. Шүүмжлэгч бол тийм мэргэжил биш. Яадгүй хөтер чиний зохиолыг барьж аваад задлаад шүүмжлээд мууг нь хэлж ийн гэдэг ямагч зохиолчтой л хожоотой юм байдаг. Чи дараагийн зохиол дээр үнэхээр алдаагч нь хэлсэн бол тэрийг тавтахгүй л байхгүй. Тэр задлалаас чи зохиолчийн хувьд эргээ томорч байна гэсэн үг, задарч байна гэсэн үг. Тамирчид бэлтгэл хийгээд биеийн задраад хүчин нэмэгддэг шиг чиний зохиол шүүмжлүүлээ дээр бол тэр нь чи зохиолчийн хувьд задарч байна гэсэн үг. Гэтэл манайхаа яадаг вэ гэхээр энэ надад дургу учраас намайг шүүмжлээд байна гэж ойлгодог. Шүүмжлэгч тоож дуурахгүй зохиолтой хүн бол гонхтой үсттэй. Та дуурч байгаа гэдэг чи чамд нэг юм байгаа харчаад байхгүй тэр хүн. Магадгүй шүүмжлэгч чамайг хайрлагатай биччихэж байна. Энэ уг нь авьяастай. Гэхдээ энийгээ засчихвал энэ нараа жоохон өөр байсан болж гэдэг юм уу те. Энэ давтаад яваад байгаа юм а болчихвол энэ уг нь авьяастай ч гэдэг юм уу. Хайрлаж бичиж байгаа шүү дээ цаана нь бол. Тэнгүүд манайхан шууд үлгэж аваад хэрүүл урвал тэмцэл болгоод авчдаг. Энэ надад дургу учраас гэдэг. Бүх зүйлээ объектив хардаг. Магадгүй зүгээр объектив шүүмж бас олон байгаа болохоор тэгж хардаг болцсон байж магадгүй. Гэхдээ шүүмж бол хизээш объектив байдаг. Би Алтан уяг гэдэг хүний номыг авчаад Алтан уягийг бодож шүүмж авчдаггүй л байхгүй. Энэ номыг л харж бичдэг. Тэгэхээр шүүмжийн талаарх ойлголтыг жоохон өөр байлгамаар санагдтыг. Би зүгээр шүүмж дээр бол нэлээд олон юм ярмаар байдаг. Тэгээд тэр сэдвээс хазаад яваад тийм. Сэдвээс хазаахтай. Дараа сайхан шүүмжийн талаар бас юу хоч хөөрлөх цаг бас ойлголт нь олдох байх тийм. Энэ жил нөгөө нацаг төрчийн 120 жилээ олж гисэн шүү дээ тийм. Тэгэхээр та бас энэ одоо зохиолчийн ойд зориулаад тийм хийх шин содон ажил санаачилж байгаа тийм зүйл байгаа юу?
одоо санаа бол их л байна. Яагаад гэвэл нэгэнт энэ хүний амьдралтай холбогдсон. Тэгээ нэгэнт миний мэрэгжил ч гэсэн ийм болох төр хийх ажил бол байгаа. Гэхдээ ганцаараа одоо бол би ганцаараа юм хийч бодохгүй байгаа. Хамтраад хүмүүстэй бас хамтраад юм хийж бодож байна. Би хийхдээ бол түрүүнд чамд хэлсэн өмнө хүмүүсийн хийцэн юм ерөөсөд давтаж хиймээргүй байна. Шинэ хэлбэрээр шинэ маягаар өөр юу ажиллах уу тийм л хий гэсэн санаатай байгаа. Ялангуяа залуучууд руу чиглэсэн юм. Одоо жишээ нь өнгөрсөн намар бид нэр Urban Sketchers гэдэг нэг залуусын юм хөдөлгөөн байна. Дэлхийн олон хотыг хамарсан юм. Одоо соёлын бит өв хотын одоо барилга байшин бит өвд бүртгэгдсэн барилга байшингуудын түүхийг өгүүлдэг ингээ хотоор алхаад түүх өгүүлдэг юм байхгүй. Тэгээд тэр залуучууд ураад бид нэр Нацаг дөржийн Улаанбаатар наригчийн мөрөөрт Улаанбаатар гэдэг юм ивент хийгээд Нацаг дөржтэй холбоотой газруудад очиж скетч хийгээд тэгээд түүхийг ярьж гисэн байхгүй. Тэр жишээ нь сонирхолтой ажил байхгүй. Би бол Нацаг дөржийн хотын зохиолч гэж боддоо штэ. Тэр чинь 8 одоо юугаараа бол 8 настайгаа шахуу Улаанбаатарт орж ирээд тэгэл ерөөсөө л Улаанбаатарт амьдарсан. Нас эцлэх хүртэл энд л байсан. Ихэнх зохиол бүтээл нь дандаа Улаанбаатар хотын тухай. Би бүх зохиолууд дээрээс нь локейшнуудыг шүүрдэж үзсэн. Тэгэхэд ер нь ихэнх нь Улаанбаатар хотод өрнөж байгаа. Тэгээ Улаанбаатар хотын энэ тентхийн газруудын төрсөл гарч байгаа байхгүй. Жишээ нь хамгийн сайн мэдгээр одоо Ламбогын нөлөөсөн Ганныгийн өвөр. Тэ? Гихчлэн жишээний. Тэгэд ийм маягаар шин залуучуудыг шин залуу үеийг энэ сэдв рүү татах шинэлэг юу байж болох уу гэдгийг бодож тийм сонирхолтой ивентүүд хийн л гэж бодож шүү дээ. За хамгийн сүүл бас төсөлд асуулт тийм. Ерөнхийдөө Нацаг дөрж гэдэг энэ хүн яг одоо таны хувьд юу юм бэ? Би бол яг зөвөр оюун санааны хувьд биднэрт нэг тийм оч асааж өгсөн скетэн зохиолч гэж хардаг. Ялчулнаа соёлын үрийг тарьсан. Тий. Ганцаарангийн гоцгойруулж хоосон магтах өөрийг нь уран зохиолын дүр болгоод хөвсгөлт уран зохиолын дүр болгоод хий хуурай магтаалаар болохоос илүүтэй бид нар энэ хүнийг танин мэдчихэж л энэ хүний мөн чанарыг ойлгоно штэ тий. Яг бодитоор нь танин мэдэж тэр хүний тухай уншиж л ойлгоно. Тэгэхээр би магтаалаас илүү танин мэдчихэл гэдэг байгаасаа гэж хүсдэг. Зөвхөн л яг нэг рид хувилгаан биш. Монголын нэгэн сайхан скетэн одоо зохиолч хүн байсан. Тэгэхдээ оюун санааны хувьд бол ялтчгүй оч асаасан хүмүүсийн нэг шүү дээ. Тийм болохоор илүү танин мэдээсэл гэж үздэг шүү дээ. За мэдээж тэрхүү одоо танин мэдэх хүслийн үр нь одоо мэдээж дурсамжийн газрын зураг хэмээх ном байгаа. Одоо Нацаг дөржийн тэр уран бүтээл түүнийгээ тойрогж явсан тэр дотоод сэтгэл зүйг нь хүртэл одоо уран сэтгэмжээрч юм уу гэдэггүй тийм судалгаан дээр үндэслээд бас тулгуурлаж тойрогсон. За Монгол хэлнийхээ бас хувьд бол би ялчгүй юм ном бол тэр сайн хэлний хариулттай ном байна гэж дүгнсэн. Тэгээд өнөөдөр мэдээж дурсамжийн газрын зураг ном дээр төвлөрөөд илүүтэй бас Нацаг дөржийнхөө ойд бас бүгдэж Нацаг дөржийн тухай бас илүүтэй ярьлаа. Тэгээд танд маш их баярлалаа. Цаашлах нь уран бүтээлд өндөр амжилт хүсье. За баярлалаа танай шинээр хэлж байгаа подкастт анхнаас ч юм болсондоо баяртай байна. Тэгээд дараагийн олон сайхан дугаараар уулзах байх. Тэгээд та бүхэнд бас баярлалаа. За ингээд үзэгчдээ баярлалаа. Eagle Books подкастын маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай.